За ашигчдийнхөө өдрийн амгаланг айлтгая. За та бүхэнд танилцуулах мэдээлэл слайд хэлбэрээр танилцуулж байна. За эхний слайданд манай улс дахь ер нь хүүхд хамгааллын тогтолцоо зохион байгуулалт маань ямар зохион байгуулалттай ажилладаг вэ гэдгийг та бүхэнд харуулж байна. За Монгол Улсын засгийн газар хуулийн хэрэгжилтийг улсын их хурлын өмнө хариуцж байна. За хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, хүүхэд гэр бүл нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн яам ажиллаж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд эрхлэх асуудлын хүрээнд бол гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба бүх яамд төлөөллийг оролцуулж ажилладаг. За яг анхны шатнд бол нутгийн өрөө удирдах байгууллагын хүрээнд бол засаг дарга нар энэ асуудлыг хариуцж байна. За засаг дарга нарын яг доор хамтарсан баг хэлбэрээр салбар дундын хэлбэрээр ажилладаг. За яг хүүхд хамгаалалттай холбоотой асуудал дээр бол хамгийн сүүлийн баганд байгаа хэрэг хяншид дүрлэх ажиллагаанд хүүхд хамгааллын асуудлыг хууль зүйн дотоод хэргийн сайд чигүүргийн дагуу хариуцж ажилладаг. За гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд 2017 оноос эхлээд гэмтэргээс гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийг байгуулж ажиллаулж байгаа. За энэ нь бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 оны 10 сард улсын их хурлаас анх удаа баталсан. За 10 жилийн хугацаанд хэрэгжиж байна. За гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг бол гэмт хэрэг юм аа, зөрчил юм аа гэж манай улс ял шийтгэл ногдуулаад 10 жилийн хугацаа болж байгаа гэсэн үг. За энэ хүрээнд олон асуудлууд бол яригддаг. За тодорхой бас үр дүнгууд бол нэлээд гарч ажиллаж байгаа. За засгийн газрын төвшөнд бол миний би сая сайдаар томилогдоод гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүтэц зөвлөлтхүүн түүний харьяанд байгаа бие даасан 5 дэд зөвлөлийг нэгтгэх хэн зүйтэй гэсэн бодлого барьж засгийн газрын хуралдаанд асуудал оруулах гэж байгаа. За энэ хүрээнд хүчирхийлэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааны 2026-аас 2030 оны төлөвлөгөө гэдгийг төслийг боловсруулалт дууссан. Одоо яамдуудаас санал авагдах ажлууд хийгдэж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За эрх зүйн бодлогын хүрээнд ямар асуудлууд байна вэ гэхээр хамгийн гол нь бид гэр бүлийн тухай хуулийг улсын их хурлд өргөн барьсан. За би хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдох чуулганы хуралдаандаас хэлж ирсэн. Сайдаар томилогдоод миний хамгийн анхны өргөн барих хууль бол гэр бүлийн хууль байна гэж хэлж ирсэн. Яг үүний дагуу 7 хоногийн дараа засгийн газрын хуралдаанаар гэр бүлийн тухай хууль болон гэр бүлийн хэрэг шүүхэд хэн шийдвэрх тухай хуулийн төслийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж улсын их хурлд өргөн барьж намрын чуулганаар хилцэх асуудлыг шийдвэрсэн. Одоо улсын их хурл хаврын чуулганаар бас хугацаа алдалгүй энэ хуулийн төслийг батлах шаардлагатай байгаа. Яагаад тэгэхээр шүүгчд маань зарлагдаад эхнээсээ томилогдчиход байгаа. Гэр бүл хүүхдийн асуудлыг бие дааж хянан шийдвэрлэх энэ процесс нь хөгжлөгдөг байна. Тийм учраас энэ гэр бүлийн шүүх маань манай улсад яг ажиллаж эхлэегүй энэ процессын үеийг хүлээгдээд байгаа юм. За нөгөө талаар бас эрхэм гишүүдийн анхааралд хандуулах шаардлагатай нэг асуудал бол гэр бүлийн хүүхдийн шүүхийг манай улс анх бие даасан хэлбэрээр байгуулчаад байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн асуудлууд дээр илүү гэр бүл хүүхдийн нандин ийм харилцааг ойлгох, мэрэгсэн түүнтэй хэл нэвтрэлцэх ийм бие даасан шүүгчтэй болж байгаа гэдэг нь бол энэ асуудлыг нэлээд анхаарч байна гэсэн үг. За энийг дээр байрны асуудал нэлээд тулгымцсан асуудал байгаа. Мэдээж бүх шатны шүүгчид байр сав, ширээ сандалнаас эхлээд хүндрэл байгаа гэдгийг ойлгож байгаа. Бидний өргөн барьсан хууль жишээлбэл нийс Улаанбаатар хотын хувьд тойргийн нэг шүүх байхаар хуулийн төслөө өргөн барьсан. За энэ шүүх маань хаана байх вэ гэдэг асуудал байгаа. Санаагаар болдог бол
энд нөгөө дандаа гэр бүлийн асуудлууд хүүхдүүд бас зарим тохиолдолд ирж үйлчлүүлэх гээд байгаа учраас тийм нэг шорон гандан шиг хашаа хэрэм цайз зэрэг цагдаа болсон ийм орчинд биш. Илүү тийм таатай одоо хүүхэд сэтгэл зүйн хувьд ямарваа нэгэн байдлаар дарамт учруулахааргүй ийм одоо зураг төсөлтөй орчинтой ийм шүүхийг нэг загвар болоод байгуулчих юмсан гэсэн ийм хов хүний мөрөөдөл байгаа. За тэр ч утгаараа өмнө нь бол би бол төр үеийн хвшлийн түншлэлийн хэлбэрээр энэ шүүхийн байрыг бариул яасан бэ гэдэг газрын асуудлыг хөдөлтөд явьжсэн юм аа. Тэгээ одоо энэ сая бол нэг бас юм хийгдээгүй бас ингээд нэг өнгөрцөн байсан. Тэгээд байрных нь асуудлыг нь одоо бол шүүхийн ерхий зөвлөл баасан жаргалагч нь танилцсан байх те. Баян башуунд гэж байгаа зү. Дараагүй. Тий. Бүр сонгоны харахын дүгэнд захад байгаа байхгүй юу? Нэг юм байр яриад байгаа юм. Тэгээд тэр бол надад бас нэг таалагдчихгүй болж өгвөл уг нь шүүхийн ерхий зөвлөлийг би одоо энэ төлзөө сайдын хувьд гэхээсээ илүү их хурлын гишүүний хувьд миний санал бол энэ шүүхийн ерхий зөвлөлийн одоо байрлаж байгаа байр бол Монгол улс дахь яг шүүх хуралдааны зориултаар барьсан цорын ганц байр юм. Зураг төсөл нь. Энд болохоор нөгөө шүүхийн ерхий зөвлөлийнхэн өөрсдөө байрлаад одоо 16 жил болж байна л да. Тэгээ нөгөө тасхны овоон дээр байдаг гаднаа авц зогсоолтой эргэн тойронд нь бас нэг тийм илүү дутуу байр сав, баар сав байгаад байдаггүй ийм байр байгаа. Тийм учраас нэгэнт одоо хүн офсол хаац суусан болно. Ямар яг иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг газар биш. Тэгэхээр энэ шүүхийн ерхий зөвлөл өөрөө гэр бүлийн шүүхийнхаа шүүхтээ өөрийнхөө байрыг өгөөд тэгээ өөртөө одоо хаац суус яадаг тэр сонгоны харахын дүргийн захад байсан чи болно шүү дээ. Офс юм чи. Нэг ийм шийдэл байвал одоо яасан бэ гэж бодож явдаг юм а. Тэгээ одоо хэл гэхээр шүүх эрх мэдэлд бас нөлөөсөн ч болчих гээд байгаа юм шиг, тулгсан ч болчих гээд байгаа юм шиг, нөгөө гишүүдийг нь байр санаас нь хөөх гээд байгаа юм шиг болчих гээд. Тэгээ би нэгэнт улсын их хурал дээр энэ асуудал бас яригдчихэж байгаа учраас би өөрийнхөө саналыг хэлж байгаа маа. Та бүхэн маань бас энийг болгож хүлээж аваарай гэдгийг хэлье. За хүүхэд саяны хэлсэнчлэн хууль зүйн дотоод хэргийн сайд бол хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийн асуудлыг хариуцдаг. За энэ чиглэлээр бол манай улсад одоо ахиц дэвшил гарч байгаа юу гэвэл одоо гарч байгаа. 2015 онд баталсан 2017 оны 7 сарын 1-ээс үйлчилж эхэлсэн эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд бол хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэдэг бие даасан бүлэг анх удаа хуульчлагдсан. За ингээд хүүхдийн өөрийнх нь холбогдсон болон хохирогч болсон хэрэг учирлын асуудлуудыг нэлээд анхаарсан. За хүүхдийн эсрэг ялангуяа бэлгийн одоо хүчирхийлэлтэй холбоотой хэргийг за хэрвээ та бүхэн санаж байвал би 2023 оны 10 сард хууль зүйн дотоод хэргийн сайдаар өмнө нь томилогдож байсан. За тэр үед бас нэлээд ноцтой хэрэгүүд гарч ирсэн. За ингээд тэр үед улсын их хурл нэг яралтай гормоор хүүхдийн бэлгийн эсрэг гэмт хэрэгүүдийг эрүүгийн хуульд чангалах ийм ял шийтгэлийн бодлогыг оруулж ирээд батлуулаад 11 сараас үйлчилж эхэлсэн байдгийг. За одоо яг хүүхдийн эсрэг бэлгийн эрх чөлөөнийх нь эсрэг гэмт хэрэг бол Монгол улсын эрүүгийн хуульд заасан хамгийн дээд ялын төрөлдөө тулцсан байгаа гэдгийг би хэлэх гэж байна. Хамгийн дээд ялын төрөлдөө. Одоо үүнээс илүү цааш чангалах тийм нэг хууль зүйн таацтай бол тулцсан. Ял шийтгэлийн бодлого нь бол хамгийн чанга байгаа гэдгийг би нэгдүгээрт хэлэх гэж байна. За хоёрдугаар зохион байгуулалтын хүрээнд бол энэ төрлийн гэмт хэргийг шалгах мөрдөх үйл ажиллагаанд хүүхдээс мэдүүлэг авдаг тусдаа 50 өрөө байгуулсан. За нийтдээ яг хүүхдийн эрхтэй холбоотой хүүхдийн үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах 120 эмэгтэй албан агч шинээр авч ажилласан. Ягаад хүүхдийн хэрэг дээр ер нь мөрдөгч нь бол бас эмэгтэй албан агч байвал илүү зүгээр юм а гэж ингэж дагнаж мэрэгшүүлэх ийм одоо бодлогыг барьж байгаа. За мөн дотоод хэргийн их сургууль буюу хууль сахиулагчдыг бэлтгэдэг сургуулийн
сургалтын хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдсон сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг бас бие даасан хэлбэрээр боловсруулж батлаад, за үүний дагуу бол хичээл сургалт бас бие даасан хэлбэрээр ордог болсон гэдгийг хэлье. За 2024 онд гэхэд одоо хууль зүйн тусалцааны төвөөс 8164 иргэнд одоо хууль зүйн үн төлбөргөө тусалцаа үзүүлснээс 516 буюу 6.3% нь бол насанд хүрээгүй ийм хүмүүс байна. 2025 он 6508 иргэнд хууль зүйн үн төлбөргөө тусалцаа үзүүлснээс 565 нь буюу 8.6% нь бол насанд хүрээгүй ийм хүмүүс байна. За гэмтэргийн яг гаралтыг ямар байдалтай байна вэ гэхээр хүүхдийн эсрэг болон хүүхд үйлдсэн гэмтэрэг манай улсын хувьд сүүлийн 2 жилийн статистик мэдээлэл ийг та бүхэнд үзүүлж байна. 2024 онд 2508, 2025 онд 3215 нийт гэмтэргээс хүүхд холбогдсон хэргийг та бүхэнд харуулж байна. За хүүхэд өөрөө холбогдсон гэмтэрэг өмнөх онуудынхаас 17-оос 18% бууралцтай байна гэсэн ийм тоо мэдээлэл гарч ирж байгаа. За сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмтэргийн статистик мэдээллийг та бүхэнд танилцуулъя. 2025 онд бүх шатны боловсролын байгууллагын орчимд 208 гэмтэрэг, 134 зөрчил бүртгэгдсэн. Өмнөх оны муу үеийнхээс гэмтэрэг 20%-аар, зөрчил 11%-аар буурсан ийм үзүүлэлттэй байгаа. За эндээс хамгийн их одоо сургуулийн орчимд үйлдэгдэж байгаа хэргийг та бүхэн анзаараарай. Нийт гэмтэргийн дотроо хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмтэрэг хамгийн ихээр сургуулийн орчимд үйлдэгдсэн ийм байдалтай байна. За сургуулийн өмчийн хэлбэрийн хувьд бол төрийн өмчийн хэлбэрийн сургуулиудад энэ төрлийн гэмтэргүүд илүү их гардаг гэдгийг та бүхэн тэр хүснэгтээс бас харж болж байна. За хүчирхийллээс хамгаалах чиглэлд сүүлийн 10 жилд гэр бүлийн одоо хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойш бас нэлээд анхаарч байгаа. За энэ үед 16 онд бол яг би өөрөө дэд сайдаар ажиллаж исэн үе байдаг. Анх томилогдоод ажиллаж байхад манай улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байр улсын хэмжээнд 5 ширхэг байсан. Ердөө 5 ширхэг. За энэ байруудыг бусад гадаадын одоо улс орнуудын хүрээнд бас нэлээд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд одоо үр дүнд нь бол нийтдээ манай улс бол 39 байртай болцсон байгаа. Инхүү таны танилцуулгын хугацаа бас нэлээд явцсан байна. Хугацаанд хугацаатай мөн. Тий. Тэгээд дээр ямар хугацаатай? Наад хэлээгүй шүү дээ. 10 минут. Оо за. Тэгээд дээр нь манай өнөөдрийн бас илүү хэлцэх ёстой асуудал бол энэ үеийнгийн дээрлэхтэй. За би тэгвэл танилцуулгаад овчлоо дуусгачих дөө. За одоо бол нийтдээ 39 төр хамгаалах байр байгаа. Ер нь төр хамгаалах байрны асуудлыг улсын төсвийн хөрөнгөөр шийдэж байгаагүй шүү. Энийг бас та бүхэн маань анхаараа. Дандаа гадаад улсын одоо буцалтгөө тусламжийн зээл тусламжийн хүрээнд энэ төр хамгаалах байруудыг барьж ажилуулж ирсэн гэдгийг бас та бүхэн маань бодоорой. За төсөв хөрөнгийн хувьд бол сая Абекер сайд хэллээ. Хууль зүйн дотоод хэргийн сайдын багцад бол энэ хүүхд хамгаалал урьдчилан сэргийлэх чиглэлтэй холбоотой төсөв 24 оноос эхлээ байхгүй болсон. Энийг хүүхэд гэр бүл нийгмийн хамгааллын харьяа байгууллага руу шилжүүлсэн байдаг гэдгийг та бүхэнд бас хэлчихье. За урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажлуудыг сая нийгмийн хамгааллын яам боловсролын бас сайдын танилцуулга мэдээлэлд танилцуулсан учраас ингээд товчлоо. За баярлалаа. За хууль зүйн дотоод хэргийн сайд энэхүү 2 сайдад баярлалаа.